Монгол Улс Түүхтийн Байгууллага хөдөлгөөн үүсч өгдсөний түүхт 100 жилийн 2025 онд тохиож байна. За Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар маань бүтэц бүрэлдэхүүний хувьд 2025 онд өргөжинд хийсэн хүүхэд хамгааллын тухай хууль 2024 оны 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад бүх сум баг бүрт хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан томилогдсон ажиллаж байгаагаараа 2025 онд бол онцлогтой байна. Ингэснээрээ хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа анхан шатны нэгж сум баг дээр бол өргөжин тэлж иргэндээ хүрч бол үйлчлэхэд бол төхөн болж байна. За хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэд нийтдээ хүн болох багасаа авьяас сургалтын төсөл, за хүүхэд эрдэнэ хүүхэд хамгааллын төслүүд бол хэрэгжиж байна. За хүүхэд хүн болох багасаа төсөлтөй холбогдуулаад хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэд хүүхдийн хөгжлийн авьяас 1, 2 бол үйл ажиллагаа явуулж байна. За хүүхэд хамгааллын чиглэлээр хохирогч хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв бол мөн үйл ажиллагаа явуулж байгаа. За хүүхэд эрдэнэ төсөл маань бол хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл. Тус төслийг сум баг бүрт хамтарсан багийн гишүүдийг чадахжуулах чиглэлээр за 2024 оноос эхлээд бол хэрэгжүүлээд за үр дүн ахиц дэвшилтэй кейст үзүүлж байгаа үйлчилгээ маань бол төвшил гарсан гэж ажиллаж байгаа. За хүүхдийн хөгжил авьяас хөгжлийг дэмжих чиглэлээр бол хөгжил оролцооны чиглэлээр хүн болох багасаа төслүүд бол хэрэгжиж байна. Тус төсөл маань бол 8 чиглэлээр ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. За тус төслийн хүрээнд хүүхэд хөгжлийн, авьяас хөгжлийн 1, 2 төвүүд бол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус төвүүдэд бол дугуйлан сургалтууд бол тогтмол ингэж хичээлжүүл ажиллаж байна. За мөн нөхөн үржихийн талаар мэдлэг олгох аз жаргал төв манай хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэд бол үйл ажиллагаагаа тогтмол явуулж сургагч багш бэлтгэх, за үеийнгийн сургагч багшийг бэлтгэж үеийнгийн хүүхдүүдээр дамжуулан бэлгийн боловсрол, за нөхөн үржихийн талаарх мэдлэг олох сургалтуудыг бол тогтмол зохион байгуулан бол ажиллаж байна. За мөн тус төвийн дэргэд хүүхдийн өөрөө удирдах байгууллагууд бол тогтмол ажиллаж байна. Хүүхдийн нэгдсэн зөвлөл, за скаутын холбоо, хүүхдийн улаан загламын холбоо гэдэг тус байгууллагуудтай бол хамтарч хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагааг бол тогтмол хэрэгжүүлэн бол ажиллаж байгаа. За тус байгууллагын дэргэд хохирогч хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах нэгцгийн үйлчилгээний төв маань 2014 оноос эхлэн төр хамгаалах байр байснаас эхлээд өнөөдөр нэгцгийн үйлчилгээний төв болж өргөжиж үйл ажиллагаагаа бол тогтмол явуулж байна. Тус төв маань бол хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр хуульд заасан үйлчилгээг бол холбогдох байгууллагуудтай хамтран бол үзүүлэн ажиллаж байна. Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч өгдсөний түүхт 100 жилийн баярын мэндийг үе үеийн пионерын удирдагчид болон ахмад ажилтнууд, ажилтан албан хаагч нартаа 100 жилийн баярын мэндийг хүргье.